өглөө хөтөлбөрийн маань студид өглөөний маань зочин хүрэлцэн ирсэн байна. Хүнс хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн чиглэл компанийг үүсгэн байгуулах чиглэл компани захирал Бумцинд одоо манай студид хүрэлцэн байна ирсэн байна. Өглөөний минь төргий сайхан амарсан да. Өглөөний минь төргий баярлалаа сайхан амлаа. За энэ 7 хоногт Монгол радиогийн өглөөний хөтөлбөр эх орны бүтээгдэхүүн Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний талаар одоо брэнд одоо бүтээгдэхүүний талаар ерөнхийдөө сонсогчдоо мэдээ сурвалжлагуудаа бэлтгэн хүргэсэн байгаа. Тэгээд таныг өнөөдөр урьдсан маань бол бас маш их ач холбогдолтой байгаа. Тэгээд танаа энэ чиглэл компани үйл ажиллагааны талаар та яг юу хийхийг зориод байгаа хүнсний тоног төхөөрөмж гэж юу ямар чухал ач холбогдолтой ингээд өнөөдөр таныг урьдсан байгаа. Хүнсний тоног төхөөрөмж яагаад чухал ач холбогдолтой байгаа вэ гэдэг талаар та сонсогчдод одоо танилцуулаач. За сонсогчдоо энэх сайхан өглөөний мэндийг өргөн дэвшүүлье. За хүнсний тоног төхөөрөмж гэдэг бол зайлшгүй чухал шаардлагатай ийм зүйл. За бид одоо идэж ууж байгаа аюу тавнаас авахгүй болоод хоол ундны одоо сав суулга, тогоо шанаг зэрэг цаашлуул одоо нийтийн хоол хүнсний бүх төрлийн үйлдвэрлэлүүдийн тоног төхөөрөмжийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан энэ одоо бүтээгдэхүүн маань жинхэнэ одоо үнэхээр эрүүл Монгол хүнийг эрүүл хүнсээр хангах гэж байгаа бол сав суулгагүй тоног төхөөрөмжгүйгээр төсөөлөн бодохын аргагүй. За манай компани бол 1990 онд үүсгэн байгуулагдсан хүнс хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн худалдаа үйлдвэрлэл үйлчлэгээ явуулдаг чиглэлэг компани захирал Бумцэн гэж хүн байна. За өөрөөр хэлбэл бид одоо дотоодоо үйлдвэрлэж байгаа тоног төхөөрөмж сав суулгаараа одоо импортоор орж ирж байгаа одоо хуванцас аванд хадгалагдаж байгаа. Бидний одоо өнөөдрийн ярьж санснаар одоо гэр хоолойн айл эрхийн унтны усны хадгалах сав, тээвэрлэх савууд. За хөдөө орон нутагт бидний одоо сүү цагаан идэ айрыг одоо хадгалдаг, тээвэрлэдэг, боловсруулдаг савнууд одоо үнэхээр одоо хуванцас аваа хадгалагдаж байгаа нууц биш. За хуванцас савнтай холбогдуулаад энэс арчгаа хор хөнөөлийг бол мэргэжлийн байгууллагууд, дэлхийн эрүүл мэндийн байгууллагууд одоо үнэхээр хүлээн зөвшөөрөө тоо баримттай бүх химийн элементүүдээр нь гаргаад ил тавьсан байж байгаа. Тэгэхээр энэтэй ингээ холбоод үзэхэд Монгол хүний эрүүл мэндийн хувьд бол үнэхээр хуванцас савнаас олж хор холбогдлыг хүсэж байна. Одоодны хортголдоор бол монголчууд дэлхийд тэргүүлэх боллоо гэж юм аимшигт мэдээлэлдэж байна. Тэгэхээр энэтэй холбогдуулаад үнэхээр тэр одоо хохирол үүсгэнд гарцаагүй гэдэг мэтлэгцсэн энэ үед бид хуванцас савыг юугаар солих юм, оронд нь юу хэрэглэх ёстой вэ гэдэг. Тэгээ энэ утгаараа бид зорилт төвшүүлээд одоо энэ хүнсний тоног төхөөрөмжийг нэг зэвэрлэхгүй ганц сав буюу ус хадгалах тээвэрлэх ийм савны үйлдвэрийг одоо нотноогоос эхэлж явуулаад ингээд ажиллаж байгаа. Бид бол өөрсдөө бол хоолндын тоног төхөөрөмж сургууль цэцгэлийн галдууны тоног төхөөрөмж үйлдвэрлэж байгаа. Одоо үйлдвэрлэлийн түүх нь 15 жилийн түүхтэй компани үүсгэн байгуулсан түүх бол одоо энэ жил 32 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа ийм байгууллага байна. Сая та хэлж штэ малчин түмэнд маань бол одоо гэр хорооллын дамжирдаг одоо айл үрхүүд маань одоо хуунцар савнд буюу канистернд одоо ингээ усаа зөөгдөг. Тэгээд хүнсний хоол бүтээгдэхүүнүүдийг бүгдийг ер нь хадгалдаг гэж байна. Сөрөг нөлөөллийг маш их гэдгийг мэдээд байгаа мөртлөө тэрийг одоо хүртэл хэрэгэлсээр л байна. Танай компани одоо яг зэвэрдгүү тийм одоо хүнсний зориултад хадгалах тийм юунуудыг одоо бараа бүтээгдэхүүнүүдийг хийдэг гэж штэ. Жишээ нь яг ямар төрөл байх вэ? Одоо гэр хорооллын айлуудад зориулсан тийм ус цаа үргэлэх сав бий юу? За тэрэн дээр бол жишээлх юм бол одоо 3-5 болтой айл бол 70-80 литр хэмжээтэй. Уучин бар усны лаз буюу одоо ус хадгалах сав. Энэ савнд нь бол одоо нэржин болж ивэл одоо нэржин байх хэрэгтэй. Зэвэрдгүй ганц сав. За хуучин бол усны лаз гэж одоо бол дээр үед байсан. За тэгэхээр одоо өнөөдөр бол бүгд хуванцас савнд хадгалж байна. Тэгэхээр хадгалах сав нь бол бас байхгүй байна. Тэгэхээр бид энийг өстө үйлдвэрлэх гэж ингэж одоо зүтгэж хийж байна. За түүнийг одоо тээвэрлдэг уу, зөөвөрлөдөг одоо сэнкэр шар каниструуд байна. За энийг одоо оронд бид зэвэрдэхгүй одоо нээжин каниструуд бас үйлдвэрлэж ингэж эхэллээ. За би энэ жил Өвөрнгай аймгийн түүх 90 жилийн ойгоор Өвөрнгай одоо нутгийн зонгоолондоо сүү цагаан эдийн сав үйлдвэрлэх буюу энэ ундны усны савны үйлдвэрийг хөдөө орон нутагт анхудаа байгуулсан. За тэнд бол яг хөөөр савын дотоодоо эндээ үйлдвэрлээд тэнд тээвэрлэж яваачаад тэнд одоо хөлийн гарын гаргах барих дээр одоо төсөлтүүдийн тэндээ хийгээд хөдөө орон нутагт ингээд бүр хэрэглэгч түмэнд нь газар дээр нач үргээ хийж байгаа. Явандаа бол энийг бүр сумд нь үйлдвэрлэх ийм зорилттой. Эх орон даяар, улс төрийн даяар явуулвал ийм амжилттай байх. За тухайн орон нутгаас мэрэгчлээ ажиллаж байгаа гэж тийм одоо сургаж аваад тэнд ажиллаж шингэрнэ бэлдэх ийм одоо үн төсөл хөтөлбөрийг өөрсдөө мэд одоо өөрийнхөө компани хэмжээнд эхлүүлсэн байгаа. Тэгэхээр бид энэ одоо төслийг бол улс хэмжээнд бол манай компанид анхаараа хийж
амжихгүй. Тэгэхээр энийг тодорхой хэмжээний зах зээлд хамтран оролцох. Тэгээд төр бол энд тодорхой хэмжээний тэргүүлэгч байдлаар оролцох хэрэгтэй. Төрийн оролцоо байж аж энэ бол энэ хүн амын эрүүл мэндийг нь унцас хамнаас нь салгаж хөрөнгө оруулалтыг нь зайлшгүй шаардлагатай маа. Жишээлх юм бол энэ өдөө орон нутгч одоо бид ингээл эко жолон дулаалгатай гэргээл энэ тодорхой хэмжээний юм зөвчлөж явж байгаа. Гэтэл Монгол хүний эрүүл мэнд талбарт энэ хэрэглээний буюу хоолунд нь холбогдолтой савсуулга үйлдвэрлэхэд тэрийг бол эко зээлэнд хамрагддаггүй, тэр ангилланд багтдаггүй ийм одоо асуудал байд юм байлээ. Тэгэхээр энэ Монголд ажиллаж байгаа томоохон банкнууд, гадаадын одоо хөрөнгө оруулалттай том уурхаанууд энэ төр бол санаа ажил гаргаад энэ Монгол хүний эрүүл мэндийн төлөө тодорхой хэмжээний хөрөнгө оруулаад энэ төслийг хамтран ажиллуулад эхлүүлэл одоо их чухал юм байгаа ч. За түүнээс гадна бас бидний ингээ ярьж байна л да. Нээжин сав зэвэрдэггүй хүн түүхийд нь өөрөө зэвэрдэггүй хэн үнэтэй. Тэгэхээр бол нэг одоо 80 литрийн сав бол ойролцоогоор 350 мянган төгрөг үнэтэй байгаа. За гэтэл тэр одоо нэг тийм хэмжээтэй ховцоос бол 70-аас 80 мянган төгрөг үнэтэй. Зарим нь 100 мянга гэж байгаа байхгүй. Тэгэхээр яагаад ингэж үнэтэй байгаа гэхээр гарцаа байхгүй нэмэрт өсөн түүхийд нь ингээд татчих авчаад ингээд үйлдвэрлэж байна. Энд бол онцгой ашиг бол гаргаад байгаа юм бол байхгүй гэж бодож байгаа. Тэгэхээр бид нэг ийм бас онгойлгоё гэж бодож байгаа. Энэ жишээ шүү. За 3-5 гултай айл 2-3 утастай байна. За нэг утсыг доотлон 7-8 мянгаас хэдэн саяар худалдаж аваад за түүнийгээ бол өдөр шинийг ухаад өөрийгөө ордуулад өр хүүхдээ ордуулад интернет очноос жоохон мэдээлэл авч байгаа сайн тал байгаа боловч сөрөг тал бол одоо тэгээ зөндөө байгаа шүү дээ. Бидний хараа муудгаас ахгүй бол бид одоо ингээд цахим орчинд одоо хөөгч ухт хүртэл донтолт өгч шүү. За гэтэл ингэж байхдаа бол тэр утсыг бол үнэтэй байна уу асуудал ярихгүй байгаа. А гэтэл одоо амбулдыг ашиглаад гэрүүлдээ хөрөнгө оруулаад эрүүл мэндэд ууж байгаа хангадагч одоо амьсгалын дараа хэрэглээ бол ус шүү дээ. Тэр усныхаа хэрэглээг хадгалах саваа худалдаа 350-60 мянгаар худалдаж аваад ингээд гэрүүлдээ хөрөнгө оруулаач гэхээр үнэтэй байна гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол дэндүү харамсалтай зүйл. Нэгэн талдсаа эрүүл мэндийг бид одоо юугаас нөхөж чадахгүй гэдэг нь болгон ойлгомжтой. Тэгээ манай монголчууд бас жоохон тийм за яг болоо л эдийн болтноо болно гэж байгаа тийм бас жаа хинэггүй ч юм уу. Тэгэхээр энэ зангаасаа болоод үнэхээр одоо алдаж байна. Тэгэхээр энд бол сэтгэлгээний өөрчлөлтийг хэрэгтэй гэж одоо хэрэглээний өөрчлөлт гаргаж одоо төр төгөө хувийн хвшлүүд ингээд ард иргэдтэйгээ нийлж ээж энэ хүнд байдлаас гарах нь хамгийн чухал юм аа гэж одоо би манай компанийн хувьд үздэг юм аа. Та сая хэлж штэ төрөөс болон бусад одоо арилжааны банк ч юм уу бусад одоо тийм арилжааны газруудаас ер нь бол энэ чиглэлийн үйл ажиллагааг дэмжихдээ их муу байна гэж та хэлж байна. Яг хүнс хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн энэ чиглэлд одоо төрийн бус байгууллага юм уу холбоо гэж би юу холбооны үйл ажиллагаа гэж одоо юм явж гэнэ үү та салбарт ажиллаж байгаа хүний хувьд. Тэгэхээр манай одоо хүнс хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн салбарын хэсэг бол өөрсдийн мэргэжлийн холбоогүй байсан. За бид одоо мэргэжлийн байгууллагууд, мэргэжлийн компани захирлууд оролцоод хүнс хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн худалдаа үйлдвэрлэл эрхлэгчдийн мэргэжлийн холбоо гэдэг энэ оны 3 сард үүсгэн байгуулагдсан. Өөрөөр хэлбэл энэ Монгол улс даяар хүнснийг хүн амд хүрэхэд зайлшгүй түнд шаардлагатай байгаа тоног төхөөрөмж багж хэрэгслийг төрийн бодлого буюу зохицуулалтаар хийгдэжсэн юм ерөөсөй байхгүй. За зах зээлийн ярмаар болно гэж орчихсон. За өдөө олон одоо төрийн бус байгууллагууд байгаа боловч манай энэ чиглэлийн төрийн бус байгууллага байхгүй хаад мэргэжлийн компаниуд нийлээд энэ төрийн байгууллага байгуулсан. За энэ холбооных нь тэргүүнээр бие өөрөө ингэж ажиллаж байгаа. Тэгэхээр одоо өөрөөр хэлбэл ковид үеч тэр хүнсний үйлдвэрлэл тасралтгүй ажиллаж байлаа. А гэтэл яаж яаныг үүдээр хүнсний тоног төхөөрөмжийн тэр сэлбэг төвхөдийн зардаг багц бүтээгдэхүүний зардаг засвар үйлчлэгээ хийдэг компаниуд үйл ажиллагааг ковид үеийг зогсоодсон байсан. Тэгэхээр өөрөөр хэлбэл машин явгаад бензин өгөхгүй байгаатай яг адилхан байхгүй. Тэгэхээр энэ хүн амын хангамжийг хүнийг одоо эрүүл хүнсээр хангах гэж одоо Монгол Улсын ерөнхийлөгчөөс одоо эрүүл хүнсээр ард иргэдэд хангах энэ том хөтөлбөр хэрэгжиж байгаа энэ үед хүнсийг л одоо ард иргэдэд эрүүл хөргийж байгаа юм бол түүний сав баглаа бодол сав суулга бол тасралтгүй одоо хамтаа ажиллагаатай байх хэрэгтэй гэдгийг бас энэ хаана төр хувийн хвшилтэй бол ойлгож ажиллаж байгаа гэж ойлгож байна. Та түрүүн дээр яриан дээр бас дурдж ирсэн шүү дээ. Цэцэрлэг сургуулийн өмнөх насны одоо боловсрал буюу цэцэрлэгийн одоо яг хоол хүнсний одоо тэр тоног төхөөрөмжийг бас хангаж ажиллах тал дээр бас ажиллаж байна гэж байна. Одоо бол бас сургуулийн насны хүүхдүүдэд үдийн цай хөтөлбөр гэж байдаг шүү дээ. Тэгээд тухайн одоо галт тогоонд одоо
одоо яг ямар тоног төхөөрөмжүүд нь шаардлагатай, ямар тоног төхөөрөмж стандарт хангадгийн одоо бүгд найрамдах хятад улсаас их тоног төхөөрөмжүүд нь орж ирдэг бах. Түүнээс одоо илүү гарах юм уу, чанарын хувьд юм уу, эсвэл үн үртгийн хувьд илүү хямдхан байх ч юм уу, тийм боломж нөхцөл нь байдаг юм болов уу? За төрөөс нэг өдийн цаг үдийн хоол болгосон энэ хөтөлбөрийн хууль онц хэрэгжээд одоо боловсролын яамд хэрэгжүүлээд ажиллаж байна. За энд бол хуучингаа социализмын үед бол Монгол улсад бүх сургуулиуд стандарт галтгоотой байсан. За тэгээд тэрний дараа ингээ хэмжил мөвчл явуулаад одоо байхгүй болоод одоо өдийн цай бол одоо ингээ галтгааг шинээр одоо стандарт галтгаа гэж одоо стандарт одоо боловсруулж эхэлж байна. Сургуулийн галтгооны стандарт ямар явах юм, цэцлэгийг ямар байх ингээд доторх байрны хүүхдийн галтгаа ямар явах гэдэг одоо стандартууд нь боловсруулах шатанда явагдаж байгаа. За тэгэхээр энэ үед бол ингээ харахад бол үнэхээр одоо галтгаа сургууль цэцгийн галтгаа бол үнэхээр хүнд байдал байсан. Одоо ч гэсэн тийм байгаа. За мэрэгжлийн хүмүүсээ нэг удирдахгүй, цаасган төлөвлөхгүй, тэр зах тоног төхөөрөмжийн засвар үйлчлэгэнд нь төсөв байхгүй. За тендерийн худалдаа авалтаа дотоод үйлдвэрлэлийн маа тусдан дагцлаад ингээд импорт центр бараатайгаар холж чадахгүйгээ тендерийн хууль маш сайн хууль гарсны хүчинд одоо үндэсний үйлдвэрлэгчдүүд энэ салбарт оролцох боломж бол хангалттай болсон байгаа. За ер нь бол бид альж галтгоо, альж хүнсний хэсэгт бол стандарт галтгоотой байх шаардлагатай. Энд хэрэглэж байгаа тоног төхөөрөмж дамаа сав суулгадаг костролнууд, хоол ундтай хэрэглэж байгаа тэр дөнгөн шанага энэ асуудал бол хорон цаваараа байж л байна. Тэгэхээр бид бол энд одоо зоригтой өөрчлөлт хийж энийг сайжруулах хэрэгтэй. Одоо энд бол ганц төрөөс хүлээгээд байхгүй. Манай эцэг эхчүүд сургуулийнхаа хүүхдийн цэцлэгийн хүүхдийн галтгоонд бас өнгөж орж харах хэрэгтэй. Ямар төхөөрөмж юм, ямар сав суулганд хэрэглэгдгийг. Тэгээд бүх юмаа хүүхдээ цэцлэг даатгаад, сургууль даатгаад, боловсролын даатгаад ингээ хайчдаг, эргэж харддаг. Тэгэхээр хүүхдүүд маань ямар хоолунд идж байгаа юм, ямар сав суулгаа хийж байгаа гэдэг дээр бас одоо хяналт тавьж байгаа үг нь бол зөв юм багамаа гэж ойлгож байна. За цаашдаа бол бид энэ сургууль цэцлэгийн галтгооны хөрөмжүүдийг хөрөндөө үйлдвэрлэх төрийн худалдаа авалтаар баялаг үтээчтэй дэмжих гэсэн энэ одоо төрийн бодлого боломжтой хэрэгжиж ингэж ажиллаж байна. За та жишээ нь одоо чиглэл компанийн одоо яг ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Тэгээд үнэртгийн хувьд бол мэдээж сая та хэлсэн шүү дээ. Ер нь тэр хугацар болон бүгд найрамдах хятад улсаас бусад орнуудаас орж иж байгаа сав суулгатай харьцуулахад бол 2-3 дахин өндөр үнэтэй байгаа. Гэхдээ бол бидэд бол манай чиглэлийн одоо ажилтдаг хүмүүс бол овоож оцоодлоо тэгэж илүү ашиг авахгүй байгаа гэж ярьж байна. Та яг өөрийнх нь компанийг сурчлаад яг хаана байрлалтай, ямар одоо утсаар холбогдох боломжтой. Одоо магадгүй битэрийг сонсож байгаа өдөр орнуудын малчид маань за нэг тийм усны төмөр саваа авъя гээд одоо холбогдох холбоо одоо барих утас ч юм уу эсвэл яаж хаана очиж танаа одоо бүтээгдэхүүнүүдийг үзэх вэ гэдгийг бас сонирхож иж магадгүй. За баярлалаа. Тэгэхээр бид бол дамаа сүүц байгаа эдийн сав. Түүнийг тээвэрлэх, хадгалах, боловсруулж байгаа савнуудыг зоригтой өөрчлөлтийн төлөө анх удаа Өрөн аймгийн төвд бид дэлгүүрийн салбарыг ясан гэж хэлсэн. Явандаа одоо хар харан Батал зэгээд ингээ сумдуудаар нь хийж эхэлсэн. За бусад аймгийн хүмүүст яг байгаад бид Улаанбаатар хотод 4 салбар дэлгүүрээрээ энэ тоног төхөөрөмжөд хөдөлтөд борлуулж байна. За өдөр нутгаар бол захиалгаар өгч болоод унаанд нь тавиад өгч болно. За энэ тухайн мэдээллийг бол чиглэл таны дэлгүүр гэсэн Facebook Messenger уудас байгаа. За чиглэл компани ингээд орохоор бол одоо Facebook хаягаар бол мэдээлэл хангалттай байгаа гэж бодож байна. За Дэнжи мянгад оршдог одоо өчиржонхоо захын хажууд байдаг чиглэл таны дэлгүүр гэж байгаа. За 25 дугаар имээс хангаас хорооллоо өгчдөг зам дагуу таны дэлгүүр гэж байгаа. За замын цагдаагийн зүүн талд Алтан орд худалдааны төвд тентус байрлаж байна. За нэг нь болгосон зэрэг Гандангийн хөдөлт өндөр дэнжи гэж одоо манай өндөр дэнжи худалдааны төв буюу их салсан эмчний төвийн урд талд зам дагуу байрлаж байгаа. Очир хотхон гэсэн юм салруудаар явуулагдаж байна. За нийтдээ бид одоо 2 үйлдвэрлэл засвар үйлчлэгээнээс өгөөдтэй нийтдээ 170-аад ажиллаж байгаа багчтай. Энэ одоо компани үйл ажиллагаа үйлдвэрлэл худалдаа борлуулалтын чиглэлийн үйл ажиллагаа явуулж байна. За дотооддоо үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн зохицоо бид одоо мэрэгжлийн хүмүүсийн хувьд тоног төхөөрөмж буюу одоо түүхэд материалын стандарт шийд нийцсэн тэр бүтээгдэхүүнүүдийг гаднаас зах зээлээс оруулж иж эндээ үйлдвэрлэхээ зохицуулж байна. За ер нь бол цаашдаа бол одоо Европ стандартаар үйлдвэрлэж байгаа Туркийн тоног төхөөрөмжүүд бол нэлээд одоо өндөр ач холбогдол өгч байна. За энд бол харьцангуй үн өндөр. Бүгд хэрэглээ бол одоо өнөхөр бас нэг хилдэг дээ нэг чанар байна гэж одоо. Дээр үед нэг одоо Монголын хараатаар ярьдаг байсан дөрөв дах гутал гэдэг. Зэндээ жимэтэрч одоо үний гуталдаг байсан. Тэрнтэй адилхан бид энэ сав суулганы тухай мэдээлэл танаа хараатаар дахиад дахин одоо оролцож одоо хэрэглэгчд малчтан мөндөө хүргэх ийм бас зорилготой байна. Танаа одоо хараатаар хамтран ажиллахдаа бас таатай байна гэж ингэж ойлгож байна. Тэгээд өдөр нутгийн унаанд 99
96 66 43 96 66 43 43 гэсэн гэсэн дугаар. дугаараар холбогдоод тэгээд 76.11 53 33 гэсэн дугаар ус байдгийн 76.11 53 33 энэ дугааруудаар холбогдоод захиалгыг аваад тэгээд бид нэр одоо захин орчин хөгжсөн хөдөө орон нутагт одоо бас арцсангуй бас интернет орчныг ашиглаж өгүүлж байна. Тэгэхээр энд бол одоо амжилттай олцох бас боломжтой юм. За одоо ингээд бид бас яванда одоо хэрэглээг багуугаар мөргөж байгаа учраас одоо өндөр настнуудаа аав ээжтэй хүүхдүүд нь одоо ундны усны савын сольж өг, сүү цагаан эдийн савын сольж өг. Бид одоо 20 дугаар зуун ингээд эхлэн явж байгаа энэ үед те. Өнөөдөр ховонцоо савна хэрэглээг татгалзаж чадахгүй нэгдэнд эндээ юм л те. Тэгэхээр бид хамтаараа бүгдээрээ хүчил зориг нэгтэй ингээд хөтлөх юм бол энэ хэрэглэнэ татгалзаж эрүүл мэнд Монгол хүний эрүүл мэндэд үнэхээр үнэтэй хойномор оруулах юм аа. Энийг бол төр усаа хамтран түүцэлэн оролцох нь шаардлагатай байна гэж ингэж бодож байгаа. Хунцар сав өдөөний малчид буюу бусад одоо гэр оролд амьдардаг ч юм уу айлууд хунцар савыг яагаад сонгоод байна гэвэл авч явахад зөөхөд зөөвөрлөхөд их амар байдаг, хөнгөн байдаг шүү дээ. Тэгээд танаа бүтээгдэхүүний хувьд бол жишээ нь одоо тэр төмөр сав нь ер нь хүн зөөж одоо ачхад ч юм уу зөөвөрлөхөд ер нь хэр одоо бэрхшээлтэй ч юм уу байдаг юм бэ? Хүнд байдгүй. За ховонцоо сав бол үнэхээр одоо тээвэрлэхэд хөнгөн дуу чимээгүй ийм талууд даваа талууд байна. Гэмч гол юм нь бол цаана хортоод байгаа асуудал л гэдэг байна. Тэгэхээр манай хүүлдүүлж байгаа сав бол нэржин савны хувьд бол жоохон нингөвтер хийж байгаа. Зузаан ихээр хүнд болчдөг. Нингүн хийлээ гэхэд одоо өөр хооронд нь одоо ямар нэгэн хэлбэрээр тэр нэг тусгаарлах тийм нөхцөл юу байна гэдгийг бид бас судалж байна. За эдлэгээний хувьд бол нэг аваад хэрэгэлсэн байхад бол насан туршийн одоо хэрэглээ. За ганц одоо гэр хоолой айлрахгүй одоо өдөр нутг зөөврөө устай байж байгаа сургууль цэцлэгийн галтгаа, эмнэлгийн галтгаанууд одоо хадгалах савнуудыг бол айлсгүй шаардлага. За бүр одоо зөөдг нь болд юм аа гэхэд хадгалахын бол зайлшгүй шүүгөр гэж бодож байна. Тэгэхээр энэ ховонцор савны хэрэглэн дамаатар халуун ус хадгалах, халуун процесс үйлсгээ болох бол бүр онцгой аюултай. Гэдгийг бол мэргэжлийн байгууллага бид бас мэдээ суны халуунд канистрын халаацсан уснаас ямар амт мэдэгддэг үлээ. Тэгээд энэ бол зүгээр л хамтлах мэднээс хойш физик химийн шинжлэр нь бол аюултай тэр юм тэг шигдсэн байгаа шүү дээ. Тэгээд бид энэ дээр хамтаараа яриад манай монголчууд аюу ухаан зохион бүтээх одоо ийм аюу ухаан зохицуул юм сайхан улсууд байдаг. Тэгэхээр хэрглэж үзээд алдаа оноог нь бас хэлээ. Тэгээд хамтаараа засаад янзлаад ингээд явах юм бол бид нөгөө Хичинжин Сүхбаатарын хөдөлгөөн нөгөө аливаа хүн сурах чиглэлээр ирэх юм болох ч хандах зүгээрээ тагтана гэсэн гайхамшигтай өгöd шүү дээ. Тэгээд хүн болгон энийг бол бодож явах хэрэгтэй юм байна. Зорилгын тодорхойлоод чиглэлийн ялгчих юм бол өөрөө л одоо юмдаа хөрөндөө гэдэг. Тэгэхээр энэ утгаараа ч гэсэн бодоход ер нь бид төвлөрөөд анхаарлаа хандуулаад тэгээд хамтаараа алдаагийн засаад ингээд явчих юм бол бид заавал амжилтанд хүрнэ гэхэд бол эргэлзэхгүй байна. Өдөр нутгийн малчт маань ч юм уу эсвэл бусад одоо хэрэглэгчд маань өөрсдийнх нь хүсэл сонирхолд одоо нийцүүлсэн тийм захиалгыг өгч болох бол одоо шинэ танаа үйлдвэрлэдэг бараа бүтээгдэхүүний яг энэ нөгөө нэг стандарт хэмжээнээс өөр одоо юу гэдгийг байшингийнхаа одоо зай савнд нь таарсан ч байдаг юм уу эсвэл гэрийнхаа аль нэг нөхцөлд нь зогцсон хэлбэртэй тийм бүтээгдэхүүнийг одоо захиалах боломжтой юу? Боломжтой. Тэр бол өстой боломжтой. Өөрийнхөө одоо орон зайд хэрэглээ нөхцөлтөнд тааруулаад хэмжээ зургийг нөгөөд тэгээд тооцоог нь гаргуулад төсвийг гаргуулад за ингэж явах гэж энд байрлуулах юм шалнаасаа тийм өндөртэй одоо орох гарах хавхлаг гарантууд нь эндээ байрлана тагн тийм байна гэдэг ч юм уу даадаа тэгээ сүүгээ боловсруулахдаа хадгалахдаа яаж хадгалах юм миний бодоход одоо сүүний эндээ бол хөргөлтийн асуудал жоо хүнд байдаг учраас сүүг хадгалж байгаа бүтээгд богино хугацаанд хадгалдаг учраас бас үр дүнтэй байдаг. Хэрвээ сүүгээ жоох удаан хугацаанд хадгалах төслийг хөргөлт мөргөлттэй хэлбэр шийдэх юм бол их боломжтой байт юм байлаа. Тэгээ ер нь бол бид хамтарсан байдлаар хүмүүс хорссон байдлаараа хийвэл арай хэсэг малчид нийлээд нэг савн сүүгээ хадгалдаг тий. Тэндээс даван босвол хийдэг ч юм уу. Тэгээ тэр нэг хэсэг хүмүүсийн сүүг нэг хэсэг хүмүүс нь аваад ингээ хошиж үйлдвэрлээ. Тэгээд тэр үйлдвэрлсэн аруул маруул одоо юу гэдэг үгээд бүтээгдэхүүн үйлдвэрлээ дараагийн одоо зах зээл рүү нийлүүлэх ийм хэлбэр нэг одоо хошиж их. Тэгээс одоо айл болгоо нэг бүгдээр адилхан аруул хийгээл бүгдээр адилхан айрыг хийгээл байгаа л да. Тэгтээ бол уг нь бол хошихын хэлбэр буюу энэ бол үнэхээр зөв хэлбэр юм байна гэдэг нь бас анзаарэгдэж байдаг.
Намайг чинь баг байхад бол яг усаа бол ундныхаа усыг бол энэ бөөринхий ч юм уу дөрвөлжин ч юм уу тийм төмөр савнд ер нь хийчдэг байсан. Тэгээд тэндээс бол яг хэд хоног хэрэглээд ёроолд нь бол ингээд тунц үүсээд тэгээд зэврээд тэгээд ерөнхийдөө нөгөө эдлэгэнээс бол хэрэглэнээс болдог юм уу соороод гагнаас энтрээрээ салж малдаг байсан байхгүй. Танай бүтээгдэхүүний хувьд бол одоо жишээ нь ган төмрөөр хийдэг гэж чинь зэвэрдгүү төмрөөр хийдэг гэж яг онцлогийг энэ одоо яг сонсогчдод тайлбарлаж өгвөл яг ямар ийм эдгээр одоо хүндрэлүүдээс бол илүү дэвшилтэт технологиг ашиглаж хийж байгаа гэдгийг одоо бүтээгдэхүүний онцлогийг давуу талыг хэлж өгвөл. За бидний хэрэглэж байсан усны лаз. За энэ маань одоо оцинковый лист гэж хэлдэг. За энэ л усны лаз төмрөөр хуучин хийгдэлтэй байсан. За энийг одоо хуучин ахуйчлахын шугамар бүх аймагуд үйлдвэрлэдэг байл хөвчл явагдаад тэгээд тэрний дагуу одоо дагаад устгаад одоо мэрэгжлийн хүмүүсэнд одоо байхгүй болж байгаа хэрэг. Тэгээ ер нь бол энэ усны савыг хэрэгжилж байхад монголчууд хор товдроо хадаагүй өвдөөгүй шүү дээ. Тий. Тэгэхээр тэр бол хэрэгцээ хангаж ирсэн. Өнөөдөр тэр усны саваар хийжсэн төмрөөр одоо усны сав хийгээд үйлдвэрлээд ингээ гаргах бол болохгүй ш болох юм байна. Гэхдээ хүмүүс нэг хэрэглэн одоо юу гэдгийг тэрийг энэ одоо юу гэдгийг голоод сэтгэлээр голчиж байгаа болохоор төмрийн шинж чанар нь алдагдаагүй шүү дээ. Тэр хахад хэрэглэх боломжтой. Хахад тэрийг үйлдвэрлэх явуулах боломжтой. Гэтэл одоо манай хийж байгаа үйлдвэрлэж байгаа ганц бол зэвэрдгүү ган буюу одоо нэрж гэж явсаар хэлж байгаа. Монголоор бол ганц. Энэ нь бол юу гэдгийг гэхээр одоо гарнуур аргон гэж гаргадаг. Аргон гэдэг хийгэн хийн бол нэлээд зах зээл дээр өндөр үнэтэй учраас тэнд нэ одоо эдийн засгийн төсөв илүү гарч ирээд байдаг. Тэгээ энэ байна нэг гарнаад ингээд бол зэврэхгүй нэгдүгээр хоёрдугаар нөгөө бат бөх чанар нь сайн. Нэг хатгал авчихсан одоо сав болов тэгэл хөдлөхгүй юм чинь төвлөж авч төсвөлд одоо өөр төр яах. Хөдөө орон нутгийн хүмүүс бол усан халаазыг савсуулгыг ингээл өөжин ачаал ингээл явж идэг шүү дээ. Тэгэхээр тийм мэдлэгч гэсэн бол даахаар ийм байгаа. Тэгэхээр энэ бол ямар хэмжээтэй хэдийн зузаантай гангаар ямар хэм завгартай хийлгүүлэх вэ гэдэг нь бол тухайн хүний өөрийнх нь сонголтын асуудал байна. Ер нь одоо стандарт хэрэглээ боيو дээр одоо эрдэнгээр хол юмд нуусан савыг бол ийм хэлбэртэй байл болох юм а гэсэн завгарах бол бид гаргаад ингэ хийчих. Тэгээ энийг бол явандаа бид бүр согцоор Монгол улсад энэ зэвэрдгүйн гар үйл ажиллагаа явуулдаг хов хүн байгууллага гэдэг 10-20 хүн байгаа. Аж ахуйн эднэрийг бүгдийг нэгтгэн цуглуулад энд одоо тодорхой хэмжээний нэг стандарт нэг юу тогтоогоо тэгээд яг ийм стандартаар ингэж үйлдвэрлээд ийм зах зээлүүд ингэж нийлүүлэх юм а гэсэн юм бид төрийн хвшилтэй говийн хвшилтэй нийлжиж хийж хийвэл богино хугацаанд гарна. Тэрнээс бол одоо нэг компани хөөгн хийгээд энэ зах зээлийг хангаж өрч чадахгүй гэж юм ойлгож байна. За баярлалаа танд. Сонсогчдоо өнөөдөр хүнс хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн чиглэл компани захирал Бумцэнд оролцлоо. Тэгээд чиглэл компани бүтээгдэхүүнийг та одоо Улаанбаатар хотын 4 одоо газраас буюу 4 дэлгүүрээс одоо худалдаа авах боломжтой. Тэгээд мөн өдөр нутагт бол Өвөр хангай аймгаас одоо бараа бүтээгдэхүүнийг хараад худалдаа авах боломжтой. Бумцанд захирлын хэлсэн дөрөв та одоо дахиад нэг утасны дугаар хэлээд өгөөч. 96 66 43 33. Энэ утаснаас та бас лавлаад өдөр нутгийн унаанд одоо тавиулаад авах боломжтой юм байна. Мөн цахим орчинд Facebook хаяг чиглэл таны дэлгүүр гэсэн. Чиглэл захиалга гэсэн одоо Facebook цахим орчинд одоо хайлт хийгээд бараа бүтээгдэхүүнийг харж үз сонгоод тухайн утсаар нь холбогдоод бараа бүтээгдэхүүнийг захиалах боломжтой юм байна. За өнөөглөө хүрэлцэн ирсэн танд баярлалаа. За баярлалаа. Энэ сайхан нэвтрүүлэгтээ орж оролцуулсанд үнэхээр одоо миний хэрэглэгчд буюу хөдөө орон нутгийн сонсогчдод нь одоо хөрөж өгсөн бол туйлыг баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье. За баярлалаа.